2008 оны 7 дугаар сарын 1 Эгэл жирийн эхэлсэн энэ өдөр эцэстээ эрсдэл дагуулсан эмгэнэлт өдөр болон хуурсан юм. Байр бол хэрэг анаг бас нь байж буцаагаад бүрдүр зэрэгтээ дахиад одоо яадаг ч юм уу мөхөл ямар дизайн хийж болно шүү дээ. Өмнө бодвол буцаад алтайм сэргийгдэх. Улсын их хурлын сонгуулийн үр дүн эсэргүүцсэн жагсаал цуглаан дараа нь үүссэн хямрал нөхцөл байдлын үр дагаврын тухай тэр үед хэмж төсөөлсөнгүй. Ардчилсан Монгол улсад анх удаа төрн ард иргэдийнхээ үүдээс галт зэвсэг онцсон хэрэг гарсан юм. Дөөгөрөөс их бодож их сүнгэнжээс энэ дөөгөр ингээл их сумнууд галцсан буудаал. Тэгэл би чи ингэж явж байгаа одоо яг энэ хайсан дөөгөр даваал. Тэгэл яг энэ чулууны артлаар ороод энэ хажуудлын чулуу энэ хайсан дөөгөр давж гараад тэр зам дээр артлаас чулуугаар чухалгшуулсан. 7 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шин дуугарсан буундуу 4 залуугийн амь насыг авч оджээ. Удам дагсан цагдаагийн ажилтан байсан мөнх Эрдэнэ 27 настай, ой 7 сартай хүүтэй байлаа. Америкаас эх орондоо эргэж ирээд уулуурхан Кал компанид орчуулагч байсан дорч сүрэн 24 настай байсан. Нутагтаа хувийн бизнес эрхэлж байсан их байтар 37 настай 13-тай хүүтэй байжээ. Батсайхан 27 настай Андын зам компанид ажиллаж барилгын инженер болохыг мөрөөддөг байж эх орны эгэл жирийн хөвгүүд бүгд гадаад хэргийн яамны орчим суманд өртжээ. Ганбаатар 7 дугаар сарын 1-нд Монгол Ардын Хувьсгалт намын байранд угаартаж насан үед болжээ. Хүүхэд наснаасаа хөгжимтэй амьдралаа холбосон түүний бүх бие хөлийн тавхайн хүртэл түлхсэн атлаа гутал хувцсан огт гэмтээгүй байсан гэдэг. Амьд явах аюулгүй орчинд амьдрах эрхээ ардчилсан үндсэн хуулиараа баталгаажуулсан Монгол улсын иргэнээ төр хамгаалсангүй. Бүгдээ буруутныг олж хариуцлага тооцсонгүй. 7 дугаар сарын 1-ний 23 цагт радио телевизээр онц байдал тогтоосон ерөнхийлөгчийн зарилгын тухай мэдгдсэн юм. Харин тэр үед гэрээсээ гадуур явсан хүмүүст энэ тухай мэдэх боломж олгосонгүй. Бидний хэний ч амнаас эрсдэх магадaltaй байсан. Онц байдалтай холбогдуулан төрөөс авсан арга хэмжээний үеэр хэрэгэлсэн галт зэвсэг, резин суманд шархацсан, бусад гэмтэл бэртэл авсан хохирогч бас олон бий. Энэ үеэр баривчлагдсан, яллагдсан иргэдийн олон эрх зорчигдсныг хүний эрхийн өмгөөлөл хамгааллын эвсэлд нэгдсэн төрийн бус байгууллагууд баримтжуулсан юм. Women Самун гэх энэ хэрэг явдлын үеэр 700 гаруй хүн баривчлагдсан. 450 гаруй иргэн с сэжигтнээр шалгагдаж, 300-аад нь ялагдагчаар татагдлаа. 270 орчим 6 сараас 5 жилийн хорхиолоор шийдвэрлэжээ. Хүүхдийн эрхийн конвенц болоод хүний эрхийн конвенцууд энэ тухай ярьсан одоо тийм мэдрэмжтэй өмгөөлөгч нарын үйлчлүүлэгчийг бол илүү олон жилийн хорхиолоор шийтгүүлж тухайн өмгөөлөгчийг бол бас яг давхар ингэж шийтгсэн ийм үйл ажиллагаа болсон. Монголын шүүх 17 хүүхдийг ялагдагчаар татснаас 13-ыг нэгэн буруутай тооцсон урт хугацаагаар хорхиол оноожээ. Энэ явцад насанд хүрээгүй хүмүүсийн үйлцэн хэрэгт байцан шийдэх ажиллагаа явуулах наад захын жишээ дүрм зүйл бүрээр зөрчигдсөн юм. Та нар яагаад хэн зөвшөөрлгүйгээр зарлан хийж байгааг? Тэр үед нь бидэнд яагаад хэлж бодоогүй юм бол доо. Хүнийг ингэж нохоо шиг бууд жарлаа гэж онц байдал зарлаагүй үстэй. Яг юм тэр хөр мэдэхгүй л байна. Буудахтаа заавал толгой тархин бууддаг, хөл гарлан буудаж болохгүй байсан юм уу? Хүмүүнд ингээл ярьдаг болол асуув шүү дээ. Та мань яцсан тий. Миний одоо цаашдаа энэ асуудлыг юу гэж хүлээж авах вэ? Ардаа асуулт үлдээсэн өргөдөхсдийнхаа өмнөөс асууя. Амьд яваа хэдий ч хохирсон үлдэхсдийнхаа өмнөөс асууя.
Ард түмэн нь асуусан бол хариултаа авах хэрэгтэй ардчилсан нийгмийн иргэд хүлээ бид.